Орой мэнд үзэгчдээ эдийн засаг нийгмийн мэдлэг олгох өнөөдрийн дугаар маань эхэлж байна. Өнөөдөр бид бүхэн хувь хүний орлогын албаны татврын талаар судлаач, татврын мэргэжлийн зөвлөх Баярхуу багштай ярилцсанаа. За хараа та. Өнөөдөр Монголд ямар хувь хүний орлогын албан татвар ямар орлогоос бүрдэж байна, ямар хөв хэмжээтэй байгаа талаар бас товч танилцуулаад эхлэе. Хамгийн сүүлд 2019 онд татврын багц хууль шинжилгдэж батлагдсан байгаа. За тэгээ 2020 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөд явчих. За тэгэхээр тэр багц хуулийн хүрээнд одоо тэр хувь хүний орлогын албан татврын тухай хуулинд зааснаар үндсэндээ 5 төрлийн орлого байна гэд ангилсан байна. Одоо бидний хамгийн сайн мэддэг цалин хөлс түүнтэй айлтгах орлого болон шууд бус орлого гэсэн ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажилтнанд олгодог ийм орлогууд. 2023 оны 1 сарын 1-нд хуулинд бас өөрчлөлт ороод цалин түүнтэй айлтгах орлого шууд бус орлогын нийлбэр дүнгээс нийлбэр дүн 120 сая төгрөг жилийн өссөн дүнгээр авах юм бол шатсан татвар тооцох ийм зохицуулт орж ирсэн. Одоо 10%, 15%, 20% гэдэг. За тухайн үед бол энэ нэлээд одоо хүмүүсийн дунд хувь өндөр байна тий. Одоо орлогоос нь хамааруулж шудраг усаар шатсан татвар авч яана гэдэг асуудал гарч ирсэн. За тэгээ тухайн үед бол засгийн газар татврын алба бол за энэ шатсан татварт бол маш цөөхөн тий нийт одоо цалин хөлсний орлого олж байгаа иргэдийн одоо нэг хүрэхгүй хувь нь л одоо энэ шатсан татварт хамаарах юмаа гэдэг байдлаар тайлбарлаж байна. За ингээд энэ бол батлагдаад өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөд явж байна. За тэгээ одоо энэ засгийн газар яриад байгаа хуулийн төсөл дээр бол энэ шатлалууд бас арай олон болж ирж байгаа зүйлүүд байгаа. Хойшоо яригдах байх тий. За тэгээд энэ үйл ажиллагааны орлого гэдэг бизнесийн орлого. Тий одоо хувь иргэний бизнесийн орлого тий. За энэ орлогын хувьд бол ашигаас нь 10% татвар авч байна. За тэгээд одоо бичил жижиг бизнес эрхлэгч иргэдэд зориулсан бас нэг хялбаршуулсан горим гэдэг одоо ойлголт бол байгаад байгаа. За тэн дээр бол бас 1% татвар ногддог. За тэр бас хоошоо тодорхой хэмжээнд яригдахаар байна тий. За хөрөнгөний орлого буюу одоо хүү ноогдол ашигын орлого, түрээсийн орлого гэсэн нэг ийм орлогын төрлүүд байна. За энэ дээр бол үндсэндээ ерөөхдөө бол 10% татвар байгаа. За гэхдээ бас нэг ийм хөрөнгөний зах зээлтэй холбогдоод хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор бас нэг ийм хөнгөлөлт 5% залт бол бас юм байгаа шүү энэ дээр. За хөрөнгө борлуулсны орлого гэдэг. За үйл хөрөнгөө борлуулах юм бол 2% татвар ногдуулж. Одоо энэ 2% татварыг авдаггүй болно те. Чөлөөлтөр болгоно гэдэг одоо саналууд яваад за бас нэг юм дээшээ бас хилцэгдэх юм шиг байна тийм үү. За тэгээд төлөв хөрөнгөн дээр бол 10% татвар. Одоо зарсуун болон өртөө хоёрын зөргөөс бодогдож байна. За тэгээд бусад орлого гэдэг. За ийм одоо орлогын төрлүүд бол байгаамаа нийтлэг. За дараагийн юу нь бол энэ 2024 оны татвар төлөлт. Одоо нийт орлого, нийт хэдэн иргэн одоо энэ татварыг төлсөн гэдэг мэдээлэл байгаа хувь хүний орлогын албан татвартаа. Тэгэхээр нийт бол нэг 973 мянга орчим хүн одоо цалингаасаа одоо татвар төлд юм байна. Энэ төлсөн дүн нь бол бараг 2 их найд орчим. Энэ нь өөрөө хувь хүний орлогын албан татврын бараг 81% эзэлт юм байна. Өөрөөр хэлбэл энэ татвараас бүрдэж байгаа орлогын ихэнх хэсэг нь яг одоо цалингаасаа цалинтай энийг сая орчим хүний одоо төлж байгаа ийм татвар байд юм байна. За дараагийн бүлэг том орлого бол хөрөнгөний орлого байгаа. Энэ бол нэг 14 орчим хувийг эзэлдэг. Гэхдээ 2 сая 100 мянга гэдэг татвар бол нөгөө 1072 хувьцааны одоо орж ирж байгаа мөнгөний тэр орсон учраас бол одоо татвар төлөгчдийн тоо маш өндөр байдаг. Үндсэндээ хөрөнгөний орлого чинь одоо түрээс хүү ноогл ашиг гэсэн орлого байна. Тэгэхээр хөрөнгөний орлогыг ер нь гэдэг байхгүй юу? Олон улсын хэлгээрээ одоо passive income гэж ярьдаг. Идэвхгүй орлого тийм. Идэвхгүй орлого. Хүн одоо шууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж олдог төрлийн орлого биш. Тэгэхээр идэвхгүй төрлийн орлого ер нь бас харьцангуй өндөр харагдаж байна тийм. Тэгэхээр энэ дээр бас ер нь эдийн засгт тодорхой асуудал байна тийм. Хүн амын одоо ажиллах хөдөлмөрлөх төр орчин нөхцөлийг бас тийм ч одоо таатай биш байгааг бас илтгэх үзүүлэх гэж ойлгож байна. За энэ хувь хүний орлогын албан татврын өсөлт одоо төсөвт бүрдүүлсэн өсөлт бол одоо ингээд 2014 онд 507 тэрбум байсан болвол 2024 онд бол одоо 2.5 их найд болтлоо одоо ингэж өссөн байна тийм ээ. Ингээд жил ирэх төсөн бол өсөж байгаа юм байна. Одоо өөрөөр хэлбэл одоо энэ нь одоо татврын ачаал үнэхээр бодитоор өсөж гин үү тий? Хувь хүний орлого ашиг үнэхээр бодитоор нэмэгдэж гин үү гэдэг дээр бол одоо гэдэг асуултыг л одоо хариулт байх гэж бодож байгаа. За өнөөдөр манад ямар асуудлууд байгаа яг энэ татврын орчинд хувь хүний орлогын албан татврын орчинд? Цалин хөлсөөс авж байгаа одоо татвар бол ер нь одоо өндөр байна гэдэг зүйлийг иргэд олон нийт аж ахуйн нэгжүүд ярьдаг тийм. Ялангуяа тэр 2023 онд шатсан татврын асуудал орж ирсэн. За энэс болоод ер нь нэг аж ахуйн нэгжүүд маань бас нэг юм цалин хөлсөө өсгөх тийм. Тэр зүйл дээр бас саа тушаа болж байна гэж үл ярьж байгаа. Маш олон
Аж ахуй нэгж бол одоо хөдөлмөрийн эзний доод хэмжээгээр цалингаа өгд юм билээ шүү дээ. Тэгэхээр энэ бол бас нэг хоёр тайлантай байх. За энэ төрлийн татвараас одоо ажилтан ажил олгогч нь аль аль нь бас жаахан тий одоо зогтох гэсэн одоо юу байж магадгүй. Эсвэл нэг талаараа татврын ачаал маш өндөр учраас одоо аргагүй ирэхэд ийм байдалтай байх гэсэн таамаг л байгаа. Ялангуяа тэр нөгөө шатсан татвар тооцох тэр босгоруул өдөр тушинд одоо ажилдаг хүмүүс үл хөвчлэн хамаарахаар байгаа юм. Тэгэхээр одоо аж ахуйн нэгжүүдээр ингэ шатсан татвар хэрэгжээд эхлэхээр яаж юм гэхээр зөв практик дээр тий аж ахуйн нэгжүүд цалин хөлснөөс өөр бусад хэлбэрээр ажилтаа шагнах урамшуулах хэлбэрээр одоо бас нэг яваад байгаа зүйл байгаа. За мэдээж нөгөө талдаа нийгмийн даатгалын шимтгэл бас өндөр хувьтай байдаг тул цалин өсний орлогыг л ер нь ингээд цалин төдийлөн бас аж ахуйн нэгжүүд өсгөх гэдэг юм уу те. Тэргүй шалтгаан дээр. Уг нь бол ажилтны цалин өсгөмөр байдаг. Гэтэл татврын нийгмийн даатгалдаа нилээдгүй дүн явчаад байгаа учраас энэ дээр асуудал үүсээд байгаа маа л гэж. Энэ татврын хувь өндөр байх юм бол байгаагаас үүдээд бас энэ манай хөрөнгөний зах зээл. За одоо дундаж иргэдийн нэг хоримтлалтай болоход бас юм тодорхой хэмжээний саад болж байгаа гэдэг одоо дүгнэлт бас олон нийтийн дунд нэлээд их байд юм байна. Зарим татвар маш өндөр хувьтай байгаа учраас иргэд татвар төлөлт, татврын тайлангаа өгөх те энэс бас зайлс хийдэг. За энэ нь эргээд нөгөө зөрчлийн хууль, эргээгүй хуулиараа одоо иргэдийн эрх чөлөөнд одоо эрсдэл үүсгэх нөхцөлийг одоо бүрдүүлж гин гэж бас зарим судлаачид үздэг юм байна. Яг гэвэл одоо манай хуулийн дээр ч бас хариуцлагын залтууд иргэндээ бол нэлээд өндөр шүү дээ тий. Хэрвээ ингээд шалгаад ирэх юм бол одоо иргэн бүрт одоо хуулийн зөрчил үүсэх, хариуцлага үүсэх юм одоо магадлал маш өндөр байна. Тийм учраас бол одоо энэ асуудлыг бас харж үзэх хэрэгтэй. Энэ бол бас толгомцсон асуудал гэж бол хүмүүс үздэг юм байна. За дараа нь за энэ бусад улс орнууд тийм үү. За манайх болохоор бас одоо 10, 15, 20 гэсэн шатлалтай тийм ээ. Гол нь ер нь хувийн орлогын албан татвар гэдэг бол цалин голддог орлого юм байна. Тэгэхээр одоо бас бусад улс орнууд бол одоо за та бол нөгөө нэг сангийн яамнаас засгийн газраас боловсруулж байгаа хувийн орлогын албан татвар дээр ямар улсууд харьцуулсныг бас харсан баг тий. За ер нь хувийн орлогын албан татваргүй бас нилээдгүй улс байд юм байна энэ одоо дэлхий дээр. Тэгээд одоо булангийн орнууд байна. Зарим аялал жуулчлал хөгжсөн орнууд байна. Зарим одоо зах зээлээ чөлөөт ус болгосон ийм орнууд байд юм байна. За манайтай ойролцоо бас шилжилт хийсэн Казахстан, Кыргызстан гэдэг ч юм уу ийм улсууд бол одоогоор 10% татвартай л явж байгаа. За манайх одоо Сингапурыг ярих дуртай, Итали, бүгд найрамдах Солонгос улс гэдэг одоо ярьж харьцуулдаг тийм ээ. Япон. Гэтэл эдгээр маань одоо 200-300 жилийн өмнөөс одоо иргэдэн одоо өмчтөө, орлоготой, капиталтай, за ажлын орчин нөхцөл тэр бүх асуудал нь бол шийдэгдсэн, илүү хөрөнгө оруулалт татдаг тийм ээ. Ийм орнууд бол аль хэзээний одоо бүх асуудал нь шийдэгдсэн орнууд одоо иргэдийн орлого нь хангалттай болчихсон. Ийм улс орнууд гэсэн үг тийм. За, засгийн газрын төсөл. Одоо засгийн газраас татврын хувийн орлогын албан татварт нэмэлт өөрчлөлт оруулахын төсөл олон нийтээр хилцүүлэгдэж байгаа. Тэгээ энэ төсөл дээр ямар асуудал байгаа талаар манай одоо зочин маань дэлгэрэнгүй бас ярина. 2025 оны ер нь оны эхнээс ахуулаад сангийн татврын албанаас олон нийтийн дунд хилцүүлгүүд явуулсан. За мөн одоо ажил олгогчд за мэргэжлийн холбоотуудаар татврын хуулинд одоо ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ гэдэг талаар санал асуулга авсан. За ингээд үе шатаагаар хилцүүлгүүд яваад одоо эхний драфтууд гараад одоо ингээд үндсэндээ засгийн газрын сүүлийн буюу 2 дахь драфт гэж хэлж болох бах тий. За тэр драфт гарцсан олон нийтэд санал аваад явж байна л да. Хувь иргэний нөө шатсан татвар тооцдог тэр цалин хөлс шууд бус орлого үйл ажиллагааны орлогын нийлбэр дүнгээс сард 800 мянга гэж байгаа юм. За тэр 800 мянга гэдэг нь хөдөлмөрөөсөө доод хэмжээтэй л уйж байгаа юм байлээ. За. Сард 800 буюу жилд 9 сая 600 мянган төгрөгийн орлогыг хөнгөлнө. Татвараас 100 хөнгөлнө гэсэн зүйл орж байгаа. За засгийн газар сангийн ам бол одоо энэ хөнгөлж хөлөлтийг бол нэлээд одоо ач холбогдолч олон нийтэд хүргэж байгаа тий. Өндөр хөнгөлж яриад байгаа. Өндөр хөнгөлж яриад байгаа. Үйл ажиллагааны орлого. Энэ дээр бас нэг зүйл нэмээд хэлэхэд одоогоор бол цалин хөлс шууд бус орлогоос жилийн дүнгээр 240 мянган төгрөг дээдлэн хөнгөлж байгаа л да. Тэгэхээр энэ бол өмнөхтэйгээ харьцуулахад бол өндөр юм шиг боловч бас төдийлөн одоо үр нөлөө үзүүлэх хэмжээний хөнгөлт мөн үгүй гэдэг дээр бас хэвлээ бодох хэрэгтэй гэсэн үг тий. Одоогийн хуулиар бол энэ иргэний үйл ажиллагааны орлого буюу хуваар эрхэлж олж байгаа бизнесийн үйл ажиллагааны орлого дээр нэг юм хялбаршуулсан горимг гэдэг ойлголт байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн орлогын таацгүйгээр нийт орлогоос нь
1 хувиар орлогын төр тооцноо. Өөрөөр хэл одоо зардлаа тотлох шаардлагагүйгээр тий хялбархан байдлаар тайлангаа бэлтгээд нийт орлогоос 1% татварлах гэж. Одоо энэ дээр тааз тогтоосон. 400 сая хүртэлх одоо орлоготой иргэн бол хялбаршуулсан горимыг хүсэлтэд гаргаад нийт орлогоос одоо 1% татвар төлөх ийм одоо зохицуулт бол орчсон байна. За тэр одоо одоогийн хуулиар иргэн анх удаа амьдрал суух зорилтоор орон сууц худалдаж авах барьж байгуулах юм бол тэн дээр 6 сая төгрөгийн татварын хөнгөлт эдлүүлдэг тийм үү. За тэрийг бол 15 сая болгож нэмэгдүүлж байгаа гэж одоо хуулийн дээр бол оруулсан байж байгаа. Одоо хуулийн төсөл дээр шүү дээ. Одоо хараа батлагдаагүй хэлцэгдэл явж байгаа тийм. За тэгээд хялбаршуулсан горимд хамрагдсан одоо нөхцөлд ч гэсэн одоо хөнгөлт чөлөөлтийг эдлүүлнэ гэдэг байдлаар орчсон. Одоогийн хуулиар бол энэ хялбаршуулсан горимор орсон бол ямар нэгэн хөнгөлт чөлөөлт эдлэх нөхцөл бол байхгүй байна. За тэгэхээр хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөл дээр энэ цалин шууд босрлого үйл ажиллагааны орлогын нийлбэр дүнгээс жилийн өссөн дүнгээрээ 9 сая 600 мянган төгрөг хүртэлх хэмжээний орлогот ногдох татварыг бол 100 хөнгөлнө гэд. За энэ нь сард тооцоолохоор 800 мянган төгрөгийн 10 буюу 80 мянган төгрөг. Тэгээд сар болгон тэнцүү хэмжээгээр. Тэгэхээр энэ хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг зүйлийг ер нь олон улсад тухайн хувь хүний одоо өрхийн гишүүдийн тооноос хамааруулж хөнгөлдөг юм практик байдаг юм байна. Тэгвэл одоо энэ хөнгөлтүүл яаж ийм гэхээр та ганц бие байсан ч гэсэн ам бол олон байсан ч гэсэн гэ тэнцүү хэмжээгээр хөнгөлт эдлүүлээд байгаа зүйл бол байгаа. Тэгэхээр энийг нь олон улсын чихрүүнд өөрчилж хуулийн цэлтээр оруулж ирсэн бол одоо нэлээд ач холбогдолтой. Өрхийн одоо иргэн баяр хүүгийн татварын хөнгөлтийг эдлүүлэхдээ иргэн баяр хүү ардаа цалин орлогогүй гэдэг юм уу те хэдэн ам бүлтэй хэдэн хүүхэдтэй гэдгээс нь хамааруулж бас хөнгөлт эдлүүлэх зүйлийг л яриад байгаа. Тэрээс өрхийн нийлбэр дүнгээрээ одоо татварын тайлан бэлтэх гэдэг агуул бол хараахан биш ялгаатай. За хамгийн том асуудал нь. За нэг 5 асуудал байгаа юм байна тий. Хамгийн том асуудлыг ярив. За энэ дээр энэ 5 улааруулсан энэ зүйлүүд дээр бол энэ одоо татвар төлөгчдийн одоогийн тий одоогийн нөхцөлийг бол дордуулсан гэж хэлж болох өөрчлөлтийг л энэ улаанаар тэмдэглэсэн байгаа дашгүй тий. За энэ дээр хууны одоо орлогоо шатсан татвар тооцдог зохицуулт бол 2023 оноос хэрэгжээд явж байгаамаа. За гэтэл энэ шатсан татвар тооцох орлогын бүртгэн дотор одоогор бол цалин хөлс болон шууд бус орлого орж байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгочоос ажилтнаа олгож байгаа төлбөрүүд ордог. Үүн дээр нэмэгдээд хувь иргэний хуваараа эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааны орлогыг хамруулаад авд утсан. Ингээ нийлүүлсэн. Нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл хуваараа эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааны орлогыг нийлүүлчихлээр нөө шатлал тооцох орлогын босгох чинь нэг тийм өндөр тоо биш болчихж байгаа байхгүй. Өндөр тоо биш болчихж байгаа. Энэ бол хамгийн том асуудал. Хамгийн том асуудал. Энэ дээр нэг юм хойно жишээ байгаа. За би тэн дээр ер нь яг жишээн дээр энэ яагаад иргэдэд аж ахуйн нэгжид одоо иргэд аж ахуйн нэгжүүдэд татварын одоо ачааллыг өсгөх зүйл болох вэ гэдгийг тайлбарлах гэдэг тийм. За манай үзэгчид энэ QR кодыг уншуулад энэ засгийн газрын хуулийн төсөлд саналаа өгөөрэй маш идэвхтэйгээр гэж бид хоёрын зүгээс уриалж байна. За одоо нөгөө жишээгээ тийм үү. За одоогийн татварын хуулиар одоо иргэн ямар татвар төлөх вэ одоо энэ жишээн дээр. За тийм. За одоо хүчин төлөв мөрдөгдөж байгаа одоо хувийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу нэг дундаж орлоготой иргэн дээр ер нь энэ орлогоос нь татвар яаж тооцогдох юм бэ гэдгийг жишээгээр харуулж байгаа тийм. Ажилтан бат тийм үү? Сард одоо 4.5 сая төгрөгийн одоо нийгмийн дадлын дараах одоо цалин өсний орлоготой байна тийм. За ингээд жилийн нүгээр ингээд харуулсан байж байна тийм. За одоо жилийн хацныг удаа удирдлагын одоо тийм нэг удирдлагын тэнцэх хэмжээний бонус авдгаа гэж үзье тийм. Ихэнх аж ахуйн нэгжүүдээр бол тодорхой хэмжээний бас үндсэн цалингаас гадна урамшуул бонус байдаг шүү дээ тийм. За мөн одоо шууд бус орлого өөрөөр хэл одоо шууд бус орлого гэдэг нэг хуулийн дээр тодорхой зүйлүүд заагдсан байгаа л да. Ажил олгочоос тухайн ажилтан үндсэн ажил бүрийг гүйцэтгэхдээ шууд холбогдлогоор бас нэмэлтээр олгож байгаа олруудыг хэлдэг. За одоо нийтлэг байдгаар би хүүхдийн сургалтын төлбөрөд оруулчлаа л да. Байгууллагаас нь одоо компаниас нь одоо хүүхдийн сургалтын төлбөрийг одоо төлнө гэсэн төлцсөн тий магадгүй хөлбөрийн гэрээгээр ийм нөхцөл байдаг ч гэдэг юм уу тий. За ингээд жилийн дүнгээр бол ажил олгочоос тухайн ажилтанд бол 82 сая 500 мянган төгрөгийн цалин түнтэй адилхан орлого ингээд олгогдчихэ гэсэн үг тий. За тэгэхээр одоогийн зохицуултаар бол энэ дүнгээс шууд 10% татвар тооцож байгаа. Одоо иргэн шатсан татвар тооцох босох чинь өөрөө 120 сая байхгүй 120 саятай хүрээгүй учраас энэ дээр 10% татвар бодогдож байна тий. Энэ хүний цалин шууд ус орлогын хэмжээ 120 сая хүрээгүй тий. Тэгээ одоогийн хуулиар цалин хөснөөс тооцдог татварын хөнгөлт гэж байдаг. За тэр хөнгөлт нь жилийн өсөн нүгээрээ 36 саяас дээш одоо орлоготой иргэнээр бол ямар нэгэн хөнгөлт чөлөөлт одоо чөлөөлт гэж ярихгүй да хөнгөлт гэж ярина тий. Хөнгөлт бол байхгүй байгаа юм тий.
За тухайн иргэн хажуугаараа үндсэн ажиллагаа хажуугаар бас жижигхэн өрхийн хэмжээний бичил жижиг бизнес эрхэлдэг байж болно тийм байдаг шүү дээ. Цахимаар бараа зарах. Йоо яг үнэ тий. Одоо юу гэдэг хай нэг урагшаа хашаа гахтаа нэг бараа оруулж ирээд зарчдаг ч гэдэм үү за. За нэмэлт орлого тий. За тэгэхээр энэ дээр сарын одоо эргэлт буюу одоо сарын борлуулалт нь нийт дүнгээр бол 35 сая гэж үзэх юм бол жилийн дүнгээр одоо 420 сая төгрөг байлаа гэж үзье тий. Одоогийн манай хуулиар бол энэ үйл ажиллагааны орлогын нийлбэр дүнгээс иргэн өөрөө хүсэлтээрээ хялбаршуулсан гормоор ороод 1% татварлах боломжтой байна. За ингээд мэдээж ихэнх иргэдүүл үндсэндээ энэ хялбаршуулсан гормын сонголтыг цалин хөөс түнтэй айлтгах орлого болон үйл ажиллагааны орлогоос нийтдээ бол 12 сая 450 мянган төгрөгийг татварлаж байгаа. Хэрвээ засгийн газрын одооны төсөл энэ хэвээрээ батлагдвал яаж өөрчлөлтөөр? За харъя. Яг одоо тоонууд бол хэвээр байгаа. За тоонууд хэвээр байгаа. Одоо яг саяны орлоготой иргэн өнөөдөр одоо энэ шинэ хуулийн төслийн дагуу татвар төлнө гэвэл ямар байдалтай байх юм бэ гэж тэ. За тэгэхээр хуулийн төслөөр бол шатсан татвар тооц орлогын бүрэлдэхүүн дотор нөгөө хувь иргэний хуваарь эхэлж байгаа бизнес үйл ажиллагааны орлогыг оруулчих. За тэгэхээр энэ гурван орлогын нийлбэр дүн хэдүүлээ эхлээд авч одоо харах хэрэгтэй болчихж байгаа тийм. За ажил олгочоос олгож байгаа одоо тийм орлогууд бол энэ байж байна. За тухайн хувь иргэний за бизнес үйл ажиллагааны орлого сарын эргэлт нь одоо 35 сая. За ерөнхийдөө одоо юу гэдгийг нэг юм хуваарь эхэлж байгаа бизнесүүдийн хувьд бол нэг ашигын маржин нэг юм 30 орчим хувь. За 20-30% байгаад байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө хувь иргэд дээр нэг асуудал байгаа. Хувь иргэд үйл ажиллагааны орлогоо тайлгнахад үн ашигасаа татварладаг байхгүй. Гэтэл хувь иргэдүүдийн хувьд бол нөгөө зардлаа төдийлөн ийм баримтад баталж чаддаг. Тэгэхээр үндсэндээ орлогынх нь бас баггүй хэсэг нь үндсэндээ татвар ногдох дүн болчихдог. За ингээд би ерөөдөө нөгөө дунджаар нь 30% гэдээ авчиж байгаа юм тийм. За ингээд зардлахсны дараах дүн ашиг буюу ашигын маржин 10 сая 500 мянга сарынх нь гэж үзвэл жилийн өссөн дүнгээр татвар ногдуулах орлого нь 126 сая болж байна. За ингээд эдгээр орлогуудын нийлбэр дүн авахлаар ингээд тухайн иргэний хувьд бол нөгөө шатлал тооцох орлогын нийт дүн 208 сая болж байна. Өөрөөр хэлбэл 120 саяас авч байгаа учраас энэ дээр тухайн иргэн дээр бол одоо шатсан татвар тооцох. Өөрөөр хэлбэл өсөн нэмэгдэх шатсан татвар гэж ярьдаг. Манайх бол яг нь шатсан татвар ингээд орлого өсгсөн буурах гэдэг нөхцөл байж болно бас өсөх гэдэг. А манай дээр progressive tax одоо манай хуулийн зохицуулт дээр л ороод ирсэн яваад байгаа тийм. За ингээд 120 сая хүртэлх орлогот нь бол 12 одоо 10% буюу 12 сая төгрөг татвар. За 120 саяас 180 сая хүртэлх орлогот нь бол 12% гэж байгаа тийм. За ингээд 7 сая 200 мянга. За 180 саяас давсан одоо орлогын хэсэгт нь бол 14%. Ингээд нийлбэр дүнгээрээ тухайн иргэний энэ орлогоос бол шатлсан татвараар тооцоглоор 23 сая 190 мянган төгрөг бодогдож байна. За ингээд одоо шинэ хуулийн төсөл дээр татврын хөнгөлтийн өсөл байгаа тийм. Жилийн өссөн дүнгээрээ одоо 9 сая 600 мянган төгрөг хүртэлх орлогот ногдох татвыг 100 хөнгөлнө гэж. За ингээд 9 сая 600 мянга 10 гэд бодохлоор 960 мянга. Ингээд хөнгөлтөө хасчих юм бол тухайн иргэн 22 сая 230 мянган төгрөгийг татвар төлөх нэ. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал. За ингээд одоогийн хуулийн нөхцөлтэй харьцуулах юм бол тухайн иргэн дээр нэмэлтээр 9 сая 780 мянган төгрөгийн орлогын татвар нэмж төлөх нөхцөл үүсэж байна. Өөрөөр хэлбэл дундаж орлоготой иргэд дээр тийм. Дундаж орлоготой иргэдэд бол энэ татварын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна л гэсэн үг энэ төслөөр. Яг үнэ. Одоо шинэ хуулийн төслөөр бол одоогийнхтай харьцуулахад тухайн иргэн дээр их татврын нэмэлт ачаалал 9 сая 708 мянга. Өөрөөр хэлбэл өмнөхтэйг харьцуулахад үндсэндээ бараг 10 сая төгрөгөөр нэмэгдэх нь шүү дээ тийм. Энэ жишээн дээр харахад тий хуваар илэрхийлэх бол үндсэндээ өмнөхтэй харьцуулахад 80% тухайн иргэний ачаалал нэмэгдэх нэ гэж бодсон. За тэгэхээр иргэд маань өмнө QR код үзүүлсэн тий. Тэгэхээр энэ татврын үйлдэл маш идэвхтэй саналаа өгөх хэрэгтэй байна. За дараагаас л ой миний юм ороод ирлээ. За 1% гээд. Тий. Би нөгөө 100 мянган иргэний гарын үсэг цуглуулад одоо тэр маань одоо улсын хурлаар хилцэхэр болсон. Тэгэхээр энэ маань одоо хамгийн ихний шат нь бол одоо төсвийн байнгын ороогоор хилцээд төсвийн байнгын ороо бол намар орж ирэх одоо хувийн орлогын албан татврын тий засгийн газрын төсөлтэй хамт хэлэлцээ гэсэн. За хоёрдугаар хөвлбөр явж байгаа улсын хурлын гишүүн Ж Баярмаа нарын одоо 32 гишүүн бас энэ 100 мянган иргэний саналыг одоо хууль болгох гээд одоо хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Энэ бас энэ намар бас энэ засгийн газрын төсөлтэй сая манай зөвлөхийн хэлсэн тийм ээ. Энэ төсөлтэй хамт өргөн баригдана гэж байгаа. Тэгээд энэ төсөл маань бас олон нийтийн санал авч байгаа. Та бүхэн энэ QR код уншуулад бас энэ 1% 100 мянган иргэний саналдаар бас дэмжлэг үзүүлээрэй гэж бас хүсэж байна. Энэ 1% бол бас их ач холбогдолтой зүйл байгаа юм. Хувийн орлогын албан татварыг 1% болгохлоор иргэдийн бодит орлого бол нэмэгдэнэ. За татврын хүрээ өөрчлөгдөн тийм ээ.
тэлнэ, сүүдрийн эдийн засаг багасна. За ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх хандлага нэмэгдэнэ. За мөн одоо бас гадаадын хөрөнгө оруулалтад оруулагч нарт бас эерэг мессеж болно. За иргэдийн хуваараа эрхэлж байгаа бизнесийн одоо тэр сонирхол нэмэгдэн тийм ээ. Бас хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцох одоо бас сонирхол нэмэгдэн. Энэ өөрөө энийг нэг хөв болгосноор одоо төсөв тодорхой хэмжээний ачаал үүсгэж гисэн иргэд одоо хөрөнгөтэй орлоготой өмчтэй болоход бол ийм сайн зүйл болох одоо ийм шинжил байна гэж одоо би үзээд бас энийг анх санаачилж ирсэн. Тэгээ энэ төсөл маань одоо ингээд үргэлжлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл одоо 2 хуулийн төсөл зэрэг явж байгаа л гэсэн үг. За жишээ нэг хувь юм нэг жишээ байгаа тийм ээ. Хэрвээ сая бол 3.5 сая төгрөгийн цалинтай хүн дээр жишээ авсан. Энэ бол 2.5 сая төгрөгийн одоо нэрлсэн цалинтай хүн дээр яхад бол яг одооны хуулиар бол 2.5 сая төгрөгийн одоо татвар төлж байгаа. Сард болон 209 мянган төлж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ нэг хөв болсноор бол одоо энэ бас буурнаа. Тодорхой хэмжээний одоо иргэдийн цалин бол шууд 9%-аар одооны гардаар авч байгаа цалин 9%-аар нэмэгдэх ийм боломжтой гэсэн үг. За дараагийн зүйл. Ойрын үед бид бүхэн одоо юунд анхаарах вэ? Иргэд. За манай энэ хувийн орлогын албан татвартай холбоотой асуудалд санаа зовж байгаа хүн бүхэн юунд анхаарах ёстой вэ? Энэ он дуустал тийм ээ гэдэг дээр бол одоо бас нэг 3 асуудал бэлдсэн байна. За эхнийх нь бол одоо ингээд засгийн газрын болон тий бас улсын хурлын гишүүдийн санаачилсан тэр одоо 2 өөр хувийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл байгаа тий. Тэн дээр та бүхэн бас идэвхтэй оролцож саналаа өгөх юм байна тийм ээ. За дараа нь хэлбэршүүлсэн дээр та. За тэгэхээр энэ яг үйл ажиллагааны орлоготой юм. Иргэд олон нийт харьцангуй мэддэг болчиход байгаа энэ хэлбэршүүлсэн гормоор одоо үйл ажиллагааныхаа орлогоос 1% татвар төлөх боломж байгаа. Тэгэхээр энэ хүсэлтэй бол энэ ондоо багтаж одоо хөстэй байдаг шүү. Энэ e-баримт аппликейшнээр хүү эсвэл татварын системээр татварын e-tax системээр одоо e-tax руу орж байгаа шүү. За дараагийнх нь бол хөнгөлөлт. Иргэд орон сууц худалдаж авсан бол за хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн бол орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлт орлогын татвар дээр одоо эдлэх боломжтой байдаг. За эдлэхийн тулд бол зайлшгүй хувийнхаа орлогын татврын тайланг бол гаргах ёстой. За энэ дээр нэг анхаарах зүйл байгаа. Хэрвээ энэ хөнгөлтүүдийг илгэж байгаа бол хэлбэршүүлсэн гормоор тайлан гаргаж болохгүй. Тэгэхээр хүсэлтэй болно. Тэгэхээр хөнгөлт эдлэхгүй гэвэл хэлбэршүүлсэн гормоор тайлан гаргах нь зөв. Хөнгөлт эдлмээр байгаа бол хэлбэршүүлсэн гормын хүсэлтийг бол гаргахгүй гэдгийг бас иргэд олон нийт маань анхаараарай. За тэгээ ойрын үед анхаарах зүйлийг ахаад одоо нэмээд тодруулаад хэлье тийм ээ. Хувийн орлогын албан татварын тухай хуулийн 2 төсөл дээр та бүхэн идэвхтэй саналаа өгөөрэй. За дараа нь бас тэр үйл ажиллагааны орлогоо хэлбэршүүлсэн гормоор тайлагнах гэж байгаа бол он дуусгаас өмнө тэр хүсэлтээ e-tax тий цэгмийн одоо сайтаараа орж өгөөрэй. За мөн орон сууц сургалтын төлбөрийн хөнгөлөлт одоо эдлэх тэр хүмүүс баримтаа бүрдүүлээд тийм ээ. Тэгин одоо тайлангаа гаргахад бэлдээрээ хөнгөлөлтөө авах энэ бэлтгэлээ хангаараа гэж одоо бид хоёрын зүгээс зөвлөж байна. Ингээд бид бүхэн өнөөдөр хувийн орлогын албан татвар ямар байгаа юм? Энэ татвар маань иргэдийг өмчтөе орлоготой болгоход одоо үнэхээр чиглэж чадж гэнэ гэдэг олон асуудлыг ярьлаа. За бид бол нэг асуудлыг онцгойлдог. Иргэн баян бол улс хөгжинэ гэж үздэг. За тэгээ өнөөдөр бид бүхэнтэй энэ асуудлаар маш сонирхолтой ярилцлага, маш хэрэгтэй мэдээлэл өгсөн одоо татварын мэргэсэн зөвлөх баярхуу багштаа бас баярлалаа. Тэгээ бас үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар бүгдээрээ илүү танин мэдхүйн чиглэлтэй сонирхолтой нэвтрүүлгүүдийг та бүхэндээ төлөөлнө гэж бодож байна.